Сайн бацгаана уу? Та бүхэнд миний санхүү аппликейшнийг танилцуулж байна. За энэхүү аппликейшн маань болохоор ингээд та бүхэнд бол цоо шинээр ингээд хэрэглэгчээр бүртгүүлээд ороход ингээд бүх юм нь бол хоосоо орж ирж байгаа. За тэгээд хамгийн ихний хийх үйлдэл бол хэдүүлээ тохиргоо хэсэг рүү ороод эхлэлийн үлдэгдлийг оруулж өгнө. За эхлэлийн үлдэгдэл гэдэг маань тухайн одоо таны картанд байгаа нийт дүн мөн ер нь бол нэг дансыг барь авчвал зүгээр шүү. За олон дансыг нэг бүртгэх боломжгүй байгаа учраас. За ингэнгүүт таны картанд байгаа нийт дүн за 100,000 төгрөг байлаа гэж үү. Карт гэдгээ сонгоно. За ингээд нэмэх дарлаа. Энэ картанд дах үлдэгдэл 100,000 гэж орж ирж байгаа. За тэгэнгүүт эхлэлийн үлдэгдэл за бэлэн мөнгө магадгүй 20,000 төгрөг танд байсан гэж үү. За ингээд бэлэн гэдгээ сонгоод хадгалчихна. За тэгэнгүүт энд бэлэн 20,000, картаар 100,000. Ингээ харилцагын үлдэгдэл маань 120,000. За цэвэр хөрөнгө болон харилцагын үлдэгдэл бол одоогоор бол тэнцэж явна. Сүүл рүүгээ бол өөрчлөгдөд явна гэсэн. Яагаад өөрчлөгддөг вэ гэхээр энэ маань харилцах дээр хадгаламжаа нэмээд зээлээ хасан дүнг цэвэр хөрөнгө гэж үзэж байгаа. Харилцах гэдэг бол таны одоогийн карт болон бэлэн мөнгөний нийлбэр. Мөн ахаад цаашлах юм бол орлогоос зарлагаа хасаад, хасах нь зээлээ хасаад, хадгаламжаа хасаа тий хадгаламжинд одоо хадгаламж хийлтэй хасаад мөн зээл одоо шинээр зээл авсан бол зээл авч байгаа ч юм бас ингэ харилцагтай юм гэдэг шүү дээ тий. Гэх мэт юу ч юм бол энэ харилцагын үлдэгдлийг бол нэмэгдүүлж байгаа. За ялгаа нь бол юм байна шүү. За тэгэхээр зээл үнэртэй хүн бол цэвэр хөрөнгө нь хасах тоороо орох нэ. Харин зээлгүй хүн бол ер нь бол эерэг тоогоороо барьж авна гэсэн үг. Та орлогоосоо давсан одоо зээлтэй юу? Эсвэл орлогоосоо даваагүй одоо нөгөө тийм зээл хэмжээтэй гэдгийг л ер нь бол энэ цэвэр хөрөнгө гэдэг юм чи харуулна л гэж байгаа байхгүй. За одоо болохоор хэдүүлэнд нь сая бол ингээд харилцагын үйлдэлийг оруулаад өчөж байгаа шүү дээ. За тэгэнгүүт хэдүүлээ энэ ангилал гэдэг юмыг нэмнэ. За би ангилал гэдэг юмн дээр бол энэ дээр ингээд дефолт байдлаар янз янзын ингээд утгуудыг оруулаад өгсөн байна. За жишээ нь цалингийн орлого, нэмэлт бизнесийн орлого, төрөөс ямар мөнгнүүд орж байгаа юм те. Дандаа энэ дид ангиллуудаар ингээ оруулаад өгчих юм бол дараа нь задаргаагаа хэдүүлээ нарийн харах дэлгүүд дээр идэх гэсэн. За хоол хүнсэнд яг юунд нь илүү их зарцуулаад байгаа. Одоо за жишээ нь энэ дээр хэдүүлээ хоол хүнсэнд гадуур хоол гэдэг юмыг оруулаад ирээ. За магадгүй дахиад кофе хийх уудаг хүмүүс идэх шүү дээ. Кофег оруулаад өгч. За гих мэтэр кофенд хитэн төгрөгөө хүртэл зарцуулах гэдэг байгаагаа мэдэх гээд байгаа гэсэн үг байхгүй. За тэнгууд одоо хэдүүл орлого гэдэг юм руу орж ирнэ. За энэ дээр за одоо болохоор сая 500,000 төгрөгийг сонгох юм бол эндээс за орлого энэ магадгүй урьдчилгаа цалин. Энэ дээр ингээд тайлбар дээр нь бичиж явуул бас нэг талаас бас зүгээр гэдэг. Дараа нь тайлан гарахад энэ сая төгрөгийг юунд зарцуулсан юм бэ? Ямар юунаас их үсрэг нь орж ирсэн ментор гэдгийг мэдэхгүй байгаад байдаг шүү дээ. За тэнгууд ингээд сая харилцаа үлдэгдэл маань өссөн байна. За ахаа цаашлаад за 60,000 төгрөгний за цэцэг зараад нэг 60,000 төгрөгөөс олсон гэж байна. За дахиад орлого нэмж. За эндээс хараа хүүхдийн мөнгө гэдэг ингээд давтамжтайгаар ижил дүнгээр орж ирдэг юм бид нэг давтамжт гүйлгээ гэдэг рүү оруулчихдаг гэсэн үг байхгүй. За энэний тохироо хаана вэ гэхээр тохиргоо гэдэг рүү ороод давтамжт гэдгийг сонгоод орлого гэдгээ сонгоод энэ дээр одолчих юм бол энэ маань юугаар харагдана гэсэн үг. Саяны хэсэг дээр маань энэ дээр хүүхдийн мөнгө гэд цэнхэртэй дороод ирж байгаас дефолт байдлаар за ингэнгүүт хүүхдийн мөнгө гэдгээ сонгоод хадгалчихна гэсэн. За тэгвэл ингээ хүүхдийн мөнгө маань. За энэ төв бичлэлтүүд маань хаана харагдах вэ гэхээр энэ дээр ингээд орлогын бичлэлтүүд дээр зарлагын бичлэлт байхгүй, хадгаламж авахгүй, зээл авахгүй. За энэ хэдийн дөрвийн нийлбэр бол энэ бүгд гэдэг хэсэг дээр орж ирж байгаа. За тэгвэл одоо зарлага үүсгэй хэдүүлээ. За ингээ 25,000 төгрөг мах. За энийг бол бүхрийн мах авсан гэж бодчих. За 60,000 төгрөгөөр хоньны мах авсан тий. Хонь авсан. За дахиад зарлагдлаа 6,500 төгрөгөөр ногоо авлаа. 63,500 төгрөгөөр гадуур хоолнд орсон. За энийг юунаач гэдэг юм уу тий. Гэх мэтэр. За ингээд зарлагуудаа бүртгэж чинь. За тэгвэл энэ зарлагын жагсаалтанд саяны ингээд орлого зарлагын юмч ороод ирнэ. За хэрвээ энэ ингээд буруу бүртгэжлээ тэгчлээ инглик гэх юм бол эндээс устгаж байгаа дахиад зарлагаа оруулж болно шүү. За орлого зарлагаа ингээд устгаж байгаа дахиад бүртгэлээ үүсгэж болно.
За энэ дээр маань хэдүүлэнд нь тайлан дээр яаж нөлөөлж орж ирж байгаа вэ гэхээр энэхүү график дээр за жишээ нь зарлагын үндсэн гэж байгаа. Үндсэн гэдэг нь болохоор хэдүүлэнд нь саяны зарлагад бүртгэсэн юмнууд маань одоо хоол хүнс гэдэг ангиллын юмнуудыг бүртгэсэн учраас хоол хүнсийг ангил харагдаж байна гэсэн үг байхгүй юу? За тэнгууд хоол хүнс дотор бүх зарлагынхаа одоо хоол хүнс гэдэг ангилд оролцсон шүү дээ. Одоо тэгвэл үндсэн ангил маань дахиад задарна гэх юм бол за 98 мянган төгрөгөөр за ингээ хувц авсан гэж бодъё. Энд болохоор плаж авсан гэт. Плаж авсан гэвь. За тэгэнгүүт энэ дээр хараа хоол хүнс хувц гэд ороод ирж байгааз нийт орлогынхаа орлогынхаа одоо нөгөө 39%-ийг бол ингээ хувц аваад зарцуулсан байна гэд гарч иж гэсэн. За тэгэнгүүт дид ангиллаар нь бас ингээ задлж болно гэсэн. Зарлага дотроо. За хоол хүнс дотроо тий маханд, гадуур хоолтод, ногоонд хэдэн төгрөг зарцуулаад байгаа. За хэрвээ гадуур хоолт, кофе эднэрт ингээ их мөнгө зарцуулаад байгаа бол тэрийгэ жоохон лимитлж чи өөрсдөө ингээ хязгаар тавьж өгнө шүү дээ тий. За энэ сард бол арай л их гадуур хоолсон байна. Гадуур хоолтыг бол нэг 100 мянгаас бол дээш бол давуулмааргүй юм чи гэдэг юм. Сарын хязгаараа тогтоож өгөхөд хэрэгтэй гэдэг гэж. За орлогыг муу ялгаагүй эндээс нь ингээд юу юунаас орлого орж ирж байгаа юм. Тэгээд дахиад задлах юм бол цалин гэвэл те төрөөс гэвэл одоо яаж байгаа нэмэлт бизнесээс гэвэл яаж байгаа гэх мэтэр ингээ орлогоос ингээ задлж байна. Дахиад цаашлах юм бол энэ дээр хэдүүлээ экспортлоод харах юм бол ингээ Excel, PDF, Word гэсэн 3 файлаар бол юун дээр татаж авна файлаар тэрийгээ бол таад магадгүй архивлаа те сард нь компьютерсоо болон одоо гар утсаараа аль алингээр нэг орох боломжтой учраас энэ дээр хараад доор харж байна тий энэ дээр ингээд аппликейшн суучдаг байхгүй юу. За тэнгуут энэ дээр ингээд Excel, PDF, Word гэсэн юм хэлбэрүүдээс тэгээ энэ хугацааныхаа шүүл дөрүүдээс яг энэ 7 хоногийнхаа юм уу энэ сарынхаа юм уу гэдэг архивлаад бас компьютер дээр байж үл их зүгээр гэсэн үг. Бас дата матага хадгалаад тий. За ингээд PDF-ээр татаж авах гэж харах юм бол за нэг иймэрхүү байдалтаар харагдах нь байна. За Excel маань ч гэсэн ялгаагүй нь яг иймэрхүү байдлаар харагдана гэсэн. Excel харагдсан нэг иймэрхүү. За ер нь бол ингээд ижлэхэн өргөтгөл нь ямар юун дээр та ашиглаж болох вэ? Дараа нь эргээд та тэргээ нөгөө өөр юм хүмүүнд ашиглахаар бол тий аль хувь юу өргөтгөлтөөр болох вэ гэдгээрээ л ялгаатай гэсэн. За өөр энэ дээр нь хэдүүлэнд нь сурах юмнууд бол за энэ санал гэдэг хэсэг дээр бол тий энэ програм дээр гарч байгаа сайжруулалтын санал ч юм уу эсвэл магадгүй ойлгохгүй байгаа юм одоо бичээд явуулчих юм бол утасны доогоор бичээд явуулчих юм бол манайхаас бол холбогдоод тэгээд таны ийм юмнууд нь буруу бүртгэгдээд исэн байна. Энийг ингэж бүртгүүл зүгээр шүү гэдэг зөвлөгөөг бас өгч болно. Мөн алдаа байвал манайх рос мэдэгдчихлэх юм. За цэвэрлэх гэдээ арах юм бол энэ сарын бичлэлтүүдэд устгах юм уу? Эсвэл яг ингээ огноогоор нь те сүүлийн 7 хоногийн бичлэлтүүдийг устгаад дахид бүртгэх юм уу? Эсвэл бүх бичлэлтүүдэд устгаад ингээд жоохон замбраагүй заван болцсон санагдах юм бол бүх бичлэлтүүдээ сайх устгаж байгаа дахиад эхэлж болно шүү дээ. Гих мэтэр ингээд эхлэх боломж л байгаа. За шилжүүлэг гэдэг маань болохоор за 20 мянган төгрөгийн хэдүүлэнд нь юу бэлэн мөнгө байгаа шүү дээ. 21 мянган төгрөг. За тэгэнгүүт ингээ бэлэн 20 мянган төгрөг картаар ийм дүн байна гэж шүү дээ. За тэнгуут энийг ингээ шилжүүлэх гэдэг үзье. Тэгвэл үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэж. За тэнгуут энийг 20 мянга олгоод шилжүүлэх юм бол энэ маань бол 20 мянган төгрөг картанд дэсэн мөнгө бол бэлэн мөнгө 20 мянган төгрөг карт руугаа хийчих чинь гэсэн. ATM-ээр хийж байгаа юм шиг л гэсэн. За тэгэж бол ашигладаг. За энэ данснууд гэдэг хэсэг дээр болохоор одоогоор бол ингээ дот дээр нь харах юм бол хоосон байна. За энэ дээр дансыг хаана өсгөх вэ гэхээр данс таб руу орж байгаад хэдүүлэнд нь хуучин болон шин зээл дахиад дэвшвэл хадгаламжийн хуучин болон шинэ хадгаламж гэж ингээ хоёр төрлийн байгаа гэсэн. Яагаад ялгаатай байна вэ гэхээр хуучин бүртгэл бол бидний харилцах дансыг бол өсөхгүй гэсэн. Яагаад бид нар өмнө нь угаасаа авсан байсан учраас харилцагын өсөгдөггүй. За манай энэ програмын давуу тал нь юу вэ гэхээр одоо зарим програмын хувьд болохоор програмын хувьд одоо нөгөө юу яагаад гэдэг вэ? Өөрийнхөө хадгаламжийг цуцлахаар орлогыг одоо харилцагын үлдэгдлийг өсгөж харуулад байдаг гэсэн. Тэгээ би өмнө нь болохоор нөгөө яагаад өмнөх зарим програмуудаас татгалздаг байсан бэ гэхээр би тухайн сард одоо өөрийнхөө хадгаламжийг цуцлах гих мэтийн үйлдэлүүд хийнгүүт би тухайн сар амар өндөр орлоготой юм шиг харагдуулаад байдаг. Бэсэн амар сул талтай байсан гэсэн үг байхгүй. Тэнгүүд энэ нөгөө яг энэ дээр одоо жишээ нь
хадгаламжийнхаа өөрийнхөө байсан сая төгрөгийг хадгаламжийг цуцлах юм бол таны харилцагын үлдэгдлийг нэмэгдүүлэх ёсгүй гэдэг зарчмыг баримталж байгаа учраас хуучин болон шинэ гэж бол урьж байгаа. Харин шинэ хадгаламж бол мэдээж үүсэх юм бол таны харилцагаас бол хасагдах нь байна гэсэн үг. За ингээ хуучин хадгаламж бүртгий. За ийм банкн дээр за энэ хадгаламжийн дугаар хэсэг дээр тухайн даасныхаа дугаарыг оруулчиж олно. За ингээд тий. За хэрвээ энэ банк таны одоо авсан банк энэ дээр байхгүй бол эндээс нэмж болно. Ялангуяа зээлийн хувьд бол янз янзын pocket зэрэг бол янз янзын бид нар газруудаас зээл авдаг учраас тэднийг бол эндээс ингээд өөрсдийнхоороо нэмчиж болно. Хадгаламж бол бас харьцангуйгаагүй шүү дээ. Хэдэн банкнуудын сонголтууд л байгаа шүү дээ. За ингээд одоогийн үлдэгдэл нь за ингээд 100,000 төгрөг. Зорилтод үлдэгдэл нь 5 сая төгрөгийн хуримтлуулах гэсэн гэж. За ингээд 5%-ийн за тэгээд 12 сарын хугацаатай хадгаллаа гэдэг. За тэгвэл ингээ ороод ирнэ гэсэн. За тэнгууд бид нар хадгаламж хийх гэдээ арах юм бол хадгаламжинда 60,000 төгрөг нэмсэн. За 60,000 төгрөг хадгаламжинда хуучин хадгаламж бол бидний харилцагын үлдэгдлийг бол өсгөдөггүй. Харин одоо хадгаламж хийх юм бол харин бидний харилцагаас бол хасагдаж орж ирэх нэ. За ингээд за 500,000 төгрөгийг нь хасаад үзье. За тэгвэл 500,000 төгрөг гэдэг энэ бол 500,000 төгрөгийг бид нар картнаас харилцагын үлдэгдлээс гарч байгаа учраас ингээ харилцагаас бол ингээд хасагдчихж байгаа гэсэн үг байхгүй юу? За ингээд хэдүүлээ харилцагын үлдэгдлийг харах юм бол харилцаг маань сая 500,000 сая 527,000 гэсэн бол 500,000 нь бол харилцагт хийцээ гэж харагдаж байгаа. За ингээд дахиад бид нар авах гэдэг нь болохоор яга бид нар нөгөө хадгаламж процесс нь зээл мэл ингээл аваад заримдаа ингээл юу яадаг штэ тий. Гэх юм бол ингээд хадгаламжаасаа ингээ мөнгө авчдаг бол 60,000 төгрөгийг хадгаламжаас аваад одоо хадгаламж процессын зээлч гэдэг юм уу те ингээ авчна гэсэн. За тэнгүүт эргээ буцаад энэ маань хадгаламж процессын зээл авч байгаа учраас бидний харилцагын үлдэгдлийг нэмэгдүүлэх ёстой. Ахаад цаашлах юм бол саяны харилцагын одоо нөгөө хадгаламжийн дансыг одоогийн үлдгийг бууруулах ёстой гэдэг зарчмаар бол ажиллана. За ингээд бүтэн одоо өөрийнхөө хадгаламжийг бүхлээр нь одоо хааж болж гин, хадгаламжаа засч болж гин, устгаж болж гин те түүхийг нь харж болж гин, бичлэгтийн түүхийг нь. За зээлийнх муу ялгаагүй. За зээлийнх муу ялгаагүй яг саяны зарчмаар л яг ингээд зээл төлөлт мөн одоо хуучин зээлээ бүртгэх үү, шин зээлээ бүртгэх үү гэдэг үндсэн зарчим нь бол адилхан гэсэн. За эндээс тэгэл одоо нөгөө тайлангаа харна шүү дээ. Хэдүүлээ дахиад ингээд PDF-ээр хараа гэх юм бол саяны бичлэгтүүд сая 87,000 харилцагын үлдэгдэл сая 87,000 гэх баланслах хэрэгтэй. За тэгээ нэмэлт зүйлээвэл дээрх одоо Facebook-ийн чатаар юугаар асуугаад явчаарай. За баярлалаа.